Сайхан уншсан. Чи хэдэж Өчигдөр 11 өнгөрөө болсон. Тэдээ шахалтандаа бэлдсэн үү? Бааса бэлзээ. Тэр үлээж ор. Чи одоо юу вэ? Саяны өвгийн савн дотор ямар их хөгнөд байна? Харин тийм лээ. За тэгэхээр өөрөө залуучуудын гарааны бизнесийг дэмжих ирээдүйн эцэдгээд стартапын уралдаанд зарласан байна. Одоо тэрэнд та хоёр оролц. Өөрсдөө сөр ялангуяа Отко яг чиний мөрөөдлийн хэлбэртэй холбоотой юм билээ шүү. Энэ багшин линкийг явуулчих. Явж иж. 6 дугаар сар гарснаас хойш сурагчдын хичээлийн эрс буурчээ. Дүүг нь харуулах хөдөө явуулах гэсэн шалтгаанаар хичээлээс нь чулуу авах гэсэн байна. Ерөнхий боловсролын мэдлэгийг олж авч байгаа сурагчдад нэг ч гэсэн хичээлийг үзэж давтаж байх нь чухалж, за энэ байдлыг эцэгхийн хариуцлагагүйгээс олж алдагдаж байна гэсэн юм. Уран дулааны цагт хичээлээ хойш тавьж Өвөө. Багш өнөөдөр намайг ангидаа дуудаад ийм төслийн уралдаан байна гэд намайг хоёр хүүхдийн нэгээр нь сонглоо. Тэр нь яадаг уралдаан юм бэ? Тэр нь болохоор залуучуудын гарааны бизнесийг дэмждэг төсөл уралдаан юм байна. Миний хүүд тэр төсөлд нь ямар санаагаар орох гэж байгаа? Би тэнд нь хогийг дахин боловсруулдаг үйлдвэрлэлийн төслөөр оролцох гэж байгаамаа. Тим төслөөр оролцвол ямар вэ нүгөө? За миний хүү. Зорилгодоо үйл хийх юм бол хүн зурсандаа заавал хүрдэг юм аа. Аливаа үнэнэр. заавал хамрагдсан байх шаардлагатай гэж Ээж! Яасан бэ? Нөгөө таны хайртай дуртай багш чинь нэг төсөл доор гинэ. Яадаг төсөл юм бэ? Мэдгүй гарааны бизнес эхлүүлэх төсөл мөсөж гин үнийг бичгсэн яах уу? Өөрөө л мэдээж тэгээ орооч тээ. Ааваас асуух уу? Юуг ин асууд юм бэ? Тэгэл бэлэм аваад орчооч тээ. Юу хийх гээд байгаа юм? Мэдгүй нэг ирээдүйн үед мэддэг чинь үнийг сони юм гарааны бизнес чинь сони юм ядах орчих юм уу тэгээд? Гэхдээ орооч тээ. Тэгээ өөрөө л мэдээж тээ. За. Шал ядаргаатай. Төслөн бэлтгэж дуусчлаа та. Тийм юм байна. Тийм. Хэдэн цаг санаа? За бэлэн байжээ. Байцгаана мичнаа миний би өнөөдөр та бүхэндээ 2 дахь түүхийдээ дахин боловсруулах үйлдвэрийн төслөө танилцуулахад бэлэн боллоо. За манай анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Мичнаа миний би төслөө танилцуулж туслаа. За одоо аман байдлаар шинэ төслийг шүүгчдээ сонслоо. Биенэл гаргахад нэлээ хүндрэлтэй хэцүү байлаа. Тэгээ дараагийн одоо хувийн зохион байгуулалтаа хангаж ирээрээ амжилттай. Энэ бол миний хувийн зохион байгуулалтын алдаа байлаа. Шүүгчдээс өөрсдөө тусч байна.
Ороо. Оо мичтэй ийшээ суу. Хөөе сайн байна уу? Сайн байна. Өөх чамайг гин компани захирлуулсан болсон байна гэж төсөөлсөнгүй шүү. Найз нэг компани байгуулаа удаагүй л байна. Найз нь чиний анкетыг харсан. Чамаа эзээ их юм бол гэж бодоо суугадлаа. Оо, найз нар анкет явуулж танаа компани гэж төсөөлсөнгүй. Миний найз чамаас компани үүсгэн байгуулаа яваадсан юм бол тэрний яасан бол? Оо, компани гэснээс нэг зүйл санаад орчлоо. 20 жилийн өмнө чиний төслийг хулгайлаад төслөө тэнцээ төрөнгө оролт авсан ч гэсэн тэгэл хүний юм хүний хэлээдэг гэдэг шиг нэг компани их цаашаа яваагүй. Тэгээд өөрийгөө өөр зүйл зорж үзэж одоо танай компани руу анкет явуулсан чинь харин ирээд уулзаарай гэхээр найз нь хүрээд ирлээ. Тэгээ бас энийг дэлгүүлээд чаас уучлахгүй гэсэн. Зүгээр штэ найзаа. Найз нь тэр зүйл тэр нэг хийхэн бодож явдггүй. Магадгүй чи тэр үеийг миний төслийг хулгайлаг байсан бол би өдөрт энэ зэрэгт яваач үгүй ч. Найз нь анкетыг харсан. Цааш та хамтран ажиллах хүсэлтэй байна. Оо, тийм гэж юу? Зөв амьдэрсэн хүнийг амьдрал цаанаас шаандаг гэдэг шиг миний найз үнэхээр л зөв замаар явжээ. Найз нь чамаас дахиж ингэж хөлдөрөө босч чадах юм шиг тэлийг авч авлаа. Тэгээд хамтдаа ирээдүйд илүү том зөв зүйлийн төлөө хамтдаа хичээцгээе. Заарлаа. Баяртай. Баяртай. Хөөе. Таны өнөөдөр хөөцөл залшин бүтсэн юм уу? Бүтсэн. Истаны юу сонирн байна да та яасан? Ээж нь өнөөдөр амьдралынхаа хамгийн том шургамжийг олж авлаа. За. Ээж нь 20-од жилийн өмнө ангийнхаа хүүхдийн төслийг хулгайлаад хулгаасан төслөөрөө төслөө урлаад орсон байхгүй юу? За. Тэгээд тэрнээсээ санхүүжилт аваад өмнөх компани байгуулсан. Тэгээд тэр маань ч олигтой явгүйч юм мэднэ. Харин өнөөдөр миний очиулсан компани захирал нь миний тэр нөгөө төсөл хулгайлсан хүүхэд байж таарлаа. Тэ яасэж. Тэг яг хамтарч ажиллахаар болол тэгэл ирчлээ. Тэгэл ээж нь зүгээр л энэ бүгдээс маш их зүйл болголоо. За. Ээж нэр багш намайг дуудаад. За. Тэгвүсээ ингээд ирээдүйд эзэд гинү? Нэг тиймэрхүү төсөл намайг оруулсан гэж байна. Ирээдүйд тий? Тий. Миний охин наатанда сэтгэл зүрхийг гаргаад өмнө шударгаар оролцоорой. Амьдрал өмнө шударгаар ирэх үнийг шаханд юм билээ шүү. Чи хэсэггүй хугацаанд бусдыг хуурч санагддаг боловч яг үнэнд мөн чанартай чи өөрийгөө л хүрд юм билээ. Миний охин тэгэхээр надад зүрх сэтгэлээ зориулаад хамаач талаар хичээгээд оролцоорой. За ээж. Мөрөдлөрөө чигүрлээд харанхуйг зүсэж нэс. Залуу насныхаа өрөө цоргаан цэцнэн чи. Боротой тэнгэр цэлэмхий хүлэг ши. Бодолдоо норж нэрвэт чимээгүй суугаад яах юм бэ? Хүсгүнийгэд нарийнхаа Шуган дундасан нэго алхаж яваа хүнгүйтэл амьдрал имэрчдэг сан чамайг хүлээсэн шинэ өглөө Бид бүрэн дээрчээ. маргашүдэ өдрөг байдаг үнийгэл Тэр зүртэй. оросоо Хай болоо гэрээ. Чива Сөрөг амжилттай хийсэн. За, сэтгэл. Үнэн ашиглана. Чарлаа. Тэгээ нэг бол ээж юм гэдэг. Нэг бол энэ юм шиг болчихсон. Баахан л гашаачлаа. Манай гандаг ээжийн дөр тоглох байсан. Ингээл бас гоёлаа. Ингсэжтэй гэдэг. Сэтгэл ямар вэ? Маш гоё юм.